бас ингээд өнөөдөр та бүхэндээ эмо мод дээр тавьсан багтаа өөрөө тоглолдог хамгийн дуртай аккордын прогресс буюу одоо аккордуудын тойргуул те яг эмо жоох үедээ тоолж болох тийм хамгийн эмо аккордуудыг та бүхэнд ерөнхийдөө зааж өгье гэж бодлоо. Тэгээд хүмүүс ерөнхийдөө гитар сурахдаа зүгээр л байдаг хитэ аккордын мажор аккорд, мажор минор аккорд, минор лет тоглолдог. Тэр бол яг мэдээж байж болно. Гэхдээ өөр төртэй. Тэгэхээр тэнийг илүү тийм илүү emotional буюу одоо тийм илүү сэтгэл хөдлөмжтэй байхад илүү тийм гоё ароматик дуурдаг бас зөндөө бол аккордууд үүдэлдэг. Аккордууд зөв энгийн бас тийм их л бодож болох тийм гоё зүйлүүдийг зааж өгье гэж бодсон юм аа. За ингээд ерөнхийдөө хамгийн ихний та бүхэнд санал болгох аккордууд бидний энгийн тоглолтыг одоо жишээлбэл соль мажор гэсэн аккорд юм. Тэгээд зөвхөн энгийн соль мажор гэсэн аккорд. Тэгвэл энэ аккордыг бид суусан соль мажорыг жишээлбэл хамаагүй гой сонсож байна. Энэ хамаагүй л нэг тийм гэгэл улам юм дээшээгээ соль мажорс аккордыг дээшээ явуулдаг доо болчихно. Бидний зөв энгийн эмгтэй аккордыг до мажорын цэвэр до мажор гэсэн аккордыг биднес бүр ийшээ авчрах юм бол илүү гоё. Seventh За та бүхэнд санал болгох дараагийн хоёр дахь одоо прогресс одоо тойрог гэх юм уу тийм. За жишээлбэл биднес энгийн ля мажор гэсэн аккорд мэднэ. Ре мажор гэсэн аккорд. Ре мажор. За яг энэ ингээд тоглоо яг ингээд тоглохын тийм зүгээр л байдаг юм шиг сонсож байна. За тэгвэл энийг арай өөрөөр тоглол. Илүү тийм одоо чил одоо илүү тийм одоо чил авт тийм нэг тийм босо ново стил рүү ч юм уу илүү гой сонсогдно. За 3 ерөнхийдөө бид нэр 3 удаа дуурахтаа энгийн 3 хоолой буюу одоо жишээлбэл до ми соль гэдэг юм уу тий энгийн 3 хоолой айгүйх дуурдаг. Тэгэхгүйгээр юу гэдэг кварт одоо жишээлбэл до ми фата ч юм уу эсвэл одоо до фа бүр 6 дугаар өр мөрөгтэй дуурал бас амар гой сонсогддог. За жишээлбэл биднес энгийн ми гэсэн одоо аккорд
Ре. За до. Си. Одоо энэ аккордуудыг илүү гоёор бид нар бас дуурах боломжууд бас байдаг. Жишээлбэл жишээлбэл инди ми гэсэн аккордыг бид нэр одоо ми си буюу одоо 1 болон 5 дахь үүрэг тэнгууд фа диез буюу одоо мигийн 2 дахь үүргийг авч яана л тийм чи. Тэнгууд магадгүй хаагсан дээш өстөө. За та бүхэнд санал болгох дөрөвдөх миний бас амар дуртай прогрессэлтэй. Эдээс ингэ яамаш орсон юм аккорд гэдэг. Сүүлийн чи авсан ч. За бид нэр зүйл за ми мажор. За ийм аккорд. За эсвэл си мажор. За эсвэл до диез минор. За ийм гоё. Процесстэй одоо. Бас байж очно. Фадит. Я мажор. За фадит завжди. Оо мисэлч. За тут энэ аккорд илүү гоё. Илүү нэг тийм эм болох. За чил ми мажор. Тэр фадиттэй мигийн утсан дээр фадитын өөрөө мигийн хувьд хоёроо буюу одоо 9-р үүрэг гэсэн үг л дээ. Дэшигээ. За одоо арай аккордыг арай өөр болов. За си мажор. Шадан доо. Шадан өөрсөж. За ля мажор. Өөр. Тами. Хамаагүй өөрсөж. За тэгвэл доод эц минь орж гэдэг аккорд дуурайд үзье. Арай өөр. За доод эц одоо 2 3 Я та бидний хамгийн их мэдээ одоо ми минор аккорд минор дуулж тий. За ми минор бидээс арай өөрөөр дуулж үзье. Дэшигээ. Хамаагүй өөрөөр тийм гэрэлтэй гэрэлтэй сонсож байна. Доор ийз. Я Та фади зэгарэ өөр. So this oh yeah E 5
дараагийн санал болох. Ерөнхийдөө бид нар ми минор гэсэн аккордыг амар их ашигладаг. Тэг ми минорыг түр энгийн гэж авахсаа илүү бас айгу гоё авах бас нэг гоё тийм эмо мод гэдэг. Марчингото нэг дуусна дундэр би яг энэ аккордыг бас авдаг амар гоё. Ерөнхийдөө ийм тийм одоо юу гэдэг нь жоохон хүнд тий одоо тийм одоо юу гэх юм те нэг тийм амар эмо доонуудын одоо төгсгөл ч юм уу эхлэлүүдээр авахд айгүй гоё сонсогддог. За ер нь юу гэдэг чинь ямар нэгэн ми минорын дууны эхлэлээр ч юм уу тий. аимшигын сонсож байна. It's you and me. Аимшиг юм. Жохун дуурлалт та. За та бүхэндээ санал болох сүүлийнх. Ерөнхийдөө миний хамгийн их дуртай ре мажор. Бид ре мажорыг гэж тоглодог тийм. Тэгвэл ре мажор бас илүү бас өргөн гоё сонсогдуулдаг аккорд. Тэгээд до мажортай аккорд гэдэг. Дэж ингэ авчихсан. 9-т. Нэгдүгээр утсан хоосон ми боёо одоо регийн хувьд 9-т аккорд болж. Ерөнхийдөө та нарыг анзаарах юм бол ямар нэгэн аккорд 9-т аккорд, L9, Do9 ч юм уу тэг энгийн 9-т аккордууд айгүй гоё сонсогддог. Сор 9-т ре Сасор Fa major 7 гэсэн хамаагүй. Тэгэл та. За дараа нь ерөөдөө бас амар гоё өргийн дараад бас байдаг. Гоё аккорд илүү тийм одоо гоё сонсогддог ч гэх юм уу те. До мажор буюу нэгдүгээр өргөн до мажор. F7. Дөрөв фа мажор. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байрлах 400 удаа өгдөө subscribe гэсэн товчгоор тараарай. Үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хав гадаахнаар нь үзэх боломжтой. Хэрвээ хонхон дээр дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд бодонд байрлах нөгөө subscribe гэсэн дөрвөн товчгийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөн subscribe гэсэн товчнуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.